Чимчаанд одоо өнгөрсөн жил 8 сард нөгөө төгсөлтийн баяраараа ирсэн. Тэрнээс хойш ирээгүй. Жил болоод ирсэн шүү дээ. Сайхан байна. Чимчаан маань хэвээрээ дээ. За ингээд SS студийн хамт олон байна. Сөүл хотоос зориудаар одоо миний төгссөн Каваник сургуультай танилцахаар хүрэлцэн ирсэн байна. Ингээд энэ замаар жоохон явах юм бол Каваник сургуулийн хотхон байгаа. За ингээд ороод танилццгаая. За ингээд орох халгаар нь орцгоох уу? За тэгье. Гоё байгаас тань цэцгийн ногоог нь харалтай. Орчин бол үнэхээр гоё шүү дээ. Их гоё. Тийм байгальтай ойрхон сургууль шүү дээ. Манай Каваник сургууль. Аха. Мэдээж би одоо Каваник сургуулийг төгссөн болохоор сургуулаараа бол мэдээж бахархна. Тий. Ер нь бол бусад сургуультай харьцуулахад харьцангуй их гоё байгальтай орчин сайтай газар гэж бодоод байгаа шүү дээ. Тий. Одоо ингээд жоохон доош оронгууд энэ номын сан маань байгаа. Энэ баруун гар талд Чонжигван гэдэг хоолны газар, трентерийн газар, тий оюутнуудад үйлчлдэг юм газар байгаа. За хамгийн анх одоо 5 жилийн өмнө анх энэ сургууль дээр ирэхэд Вантас шиг санагдчихлээ шээ. Хаана юу байгаа нь мэдчихгүй. Одоо ингээ харахаар нэг уулал байгаа юм тий. Тэгэл энэ уулан дотор чи энэ олон салаа замаарч өстэй төөрж игдэг байлаа шүү дээ. Инээдтэй. Тэгээ оюутнууд нөгөө замаа давчлаад уулан дээгүүр аягүйх явцдаг. Нэг оюутантай хаал явахаар л нэг уулан дээгүүр яваал шаал мэдхгүй гадраар яваал төөрөөл бүр гэртээ арих гэж бас нэлээд юм болдог байлаа. Энэ бол яг урд хаалга нь, хойд хаалга, баруун хаалга гэдэг ингээ 3 хаалга байгаа. Тий. Хоёул газрын зурган дээр нь очиж үзэх үү? Тэгээ газрын зурган дээр очиж үзье. За. Сургуультай ирсэн чи сайхан байна. Юу мэдрэгч байна? Яг л нэг оюутан ингээд маргаашийн хичээл илтгэл яах вэ гээл те санаа зовоол одоо хичээлээ хийх юмсан гээл өшөө бас энэгээр чинь зугаалах юмсан гээл дээрээс нь ажиллаа хийх юмсан гээл шаналал зүгээр энэ хооронд ингээд зугаалаад явжсэн тэр сайхан оюутан үеийн тэр сайхан дарсамжид сайхан санагдчихэв. Энэ одоо яг энэ талд номын сан харагдаж байна тэр арай. Тэр энэ бол хажуудлын номын сан. За ингээ манай сургуулийн кампус байна. Энэ зураг. За нийтдээ одоо эндээс 100 гэдгээс ахуулах юм бол 520 хүртэл. Тэгээ энэ бол ингээ баашин барилгууд. Тэгэхээр ийм том сургууль гэсэн үг л дээ. Энэ бол Солонгосод 8 мужтай. Муж болгонд нэг улсын сургууль байдаг. Манай энэ Каваник сургууль бол Кавандо буюу Каван мужийн улсын сургууль. Тэгэхээр маш том хотхон гэсэн үг л дээ. Нийт чи одоо энэ 78 барилга байдаг гэсэн. Үнэн үү? Магадгүй тэр хавцаа байгаа хаа. Би тоож үзэг болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол үнэхээр том шүү дээ. Аха. Энд чинь бүхэн бүтэн мужийн улсын сургууль шүү дээ. Зөв. Муж гэдэг маань одоо манай аймагтай бол харьцуулж шүү дээ. За ингээд номын сан энэ зүүн гар талд харагдаж байгаа номын сан. Энэ бол маш том номын сан. За хэдэн давхар вэ? 5 давхар. За. Газар дорхтойгоо 6 давхар ах шүү. 6-7 давхар ах шүү. Тэр чигээрээ энэ бол номын сан. Тэгээд зүгээр л нэг сургуулийн номын сан шүү дээ энэ бол тий. Тэгэхэд бол асар том. Дотроо бол үнэхээр тогтлог. Ном уншиж болно, кино үзэж болно, ядарсан үедээ амарч болно. Ер нь тэгэл хичээл хийж явах явцад одоо авч болох бүхэл үйлчлэгээ бол энэ дотор байгаа. Танах чи одоо хичнээн номын сантай юм бэ? Нэг 24 цагийн номын сан байдаг гэсэн. Сургууль болгон л гэсэн өөрөө гэсэн жижиг номын сантай шүү дээ. Энэ бол яг төв сургуулийн номын сан. Бүх хүүхдүүд одоо энд бол хичээл номоо хийж болно. Тэгээд одоо сургууль болгон өөр гэсэн жижиг номын сангуудтай. Сүгээс одоо хаашаа явах вэ? Энэ бол одоо ингээд манай энэ сургуулийн яг төв хөшөөтэй хэсэг байна. Каваник сургуулийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөө байна. За ингээд одоо өөрийнхөө Каваник сургуулийн яг одоо бэлэгдэл болсон хөшөөн дээр ирсэн байна. Энэ хөшөөний утга учир болохоор 2000 оны 6 сарын 1-ний өдөр сургуулийн зүгээс одоо шинэ мянганыг нээж шинэ мянган хүн төрөлхтний оюун санааны дээд одоо ухамсарвал одоо заах буюу сурах тий багшлах буюу сурах энэ үйл явц юм аа. Тэгэхээр энэ үйл явцаар дамжуулаад хүн шинэ мянганда хамтдаа бүтээн байгуулалтыг хийя. Бүтээн байгуулалтаар одоо энэ дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулъя гэсэн ийм утга учиртай бөгөөд хөшөө маань 3 хүн одоо дэлхийн бөмбөрцгийг өргөцсөн байна гэдэг маань. Тэгэхээр манай сургуулиас гарч байгаа одоо энэ төгсөгчд те энэ
оюун санааны бүтээлүүд маань одоо хүн төрөлхтний хөгжилд одоо энэ 3 хүнийг ингээд хүн одоо дэлхийг төвч байгаа мэтэр хувь нэмрээ оруулах юмаа гэсэн юм утга учиртай. Энэ сургуулийг яагаад сонгоод ирэх болсон тухайгаа бас давчхан ярих гэж бодож байна. Монголоос Солонгос руу явж сурах болсон. Тэгээд ямар сургууль сурах вэ гэдэг ингээд бас нэлээ бодол хийсэн л дээ. Тэгээд нэгдүгээрт бол манай нөхөр тэгж хэлсэн. Би бол одоо халуун газар бол байж чадахгүй. Тийм болохоор хүүтэн газар, хамгийн хүүтэн газрыг сонгох хэрэгтэй гэж. Хоёрдугаарт нь болохоор мэдээж эрэг гэр бүлээрээ амьдрахаар санхүүгийн асуудал бас том асуудал болох байхаа гэж бодоод хамгийн одоо эдийн засгийн хувьд хямдхан сургуулийг хайж эхэлсэн. За ингээд одоо хүүтэн буюу эдийн засгийн хувьд хямдхан сургууль маань манай Каоникс сургууль болж таарсан. Тэгээд ер нь бол анх сонгож ирсэн шалтгаан маань энэ л дээ. Би бол Хангук хаг буюу Солонгос судлалын ангийг төгссөн. За Солонгос судлалын ангийг яагаад сонгосон бэ гэхээр би өөрөө их орчлон гэдэг сургууль 5 жил Солонгос хэл заасан. За энэ үедээ би Солонгос хэлний одоо ямар мэрэгчлэлтэн тутам гэдэг юм бэ гэдгийг бол мэдэрсэн л дээ. Энэ нь юу вэ гэхээр одоо Солонгосын түүх, соёл, эдийн засаг ч гэдэг юм уу те. Ийм хичээлүүдийг заах болохоор мэрэгжлийн хүн олддоггүй. Тэгээ бид нар Монголд байгаа нэг Солонгос багш нарыг ч юм уу Солонгос хүмүүсийг гуйж оруулдаг. Мэдээж тэд нар бас мэрэгжлийн хүн учраас биш учраас тэгэл тэр хичээлийг бол нэг тэгсгээл ороод өнгөрдөг. Тэгээ би за ер нь Солонгос одоо хэлний хичээлээс гадна бус хичээлүүдийг заачих одоо ийм мэрэгжлийн хүн хэрэгтэй байдгийм байна. За би өөрөө тэгвэл ийм мэрэгжлийн хүн болёо гэд тэ. Тэгвэл одоо би ямар ангид орох ёстой болоо гэд. Тэгээ судлаад одоо энэ Хангук хаг гэдэг энэ ангийг бол зориуд би одоо өөрөө сонгож тэ амьдрал дээрх туршлагаасаа одоо ойлгоод мэдрээд сонгож ирж ингэж сурсан ийм түүхтэй.